За өчигдөр тэглээ инглээ гэж нэг их сурвалжлага яриад явах. Болсон явдлуудыг томилоод үзье. Юуны өмнө тусгай тасаг гэж юу болох? Цагдаагийн тусгай тасаг ямар чиг үүрэгтэй вэ гэдгээс эхлэн зөв болов. Цагдаагийн тусгай альтас, тусгай тасаг нь өндөр хэмжээнд бэлтгэгдсэн бүх төрлийн зэр зэвсэг эзэмсэж хэрэглэх чадваргүй дайрах, довтлох, дайрчлан баримтлах өндөр ур чадвар бүхий мэрэгчлэтнүүд юм. Тэд зэвсгэлсэн он аюултай гэмт этгээдүүдийг баримтлах, эрүүгийн гэмт хэргийн шинжтэйгээр барьцаанд авагдсан хүн тээврийн хэрэгслийг чөлөөлөх, гэмт хэргийг бүлэглэн үлдэж хүний амь насанд халдаж оргон зөгцсөн гэмт этгээдүүдийг баримтлах, хуйглан хүргэх, гудамж талбай олон нийтийн газар бусад объектод тавьсан тесэрч дэлбэрэх бодисыг аюулгуулах, гадаад дотоодын эрсдэл өндөртэй албан тушаалтнуудыг болон он аюултай гэмт хэргийн гэрч хохирогч нарыг хамгаалах үүрэгтэй байдаг ажээ. Харин өчигдрийн хувьд бол нийслэлт хот орчимд ямар нэгэн гэмт хэрэг үлдэгдсэн мэдээ сонсогдоогүй батал гэмтгэн цагдаагийн тусгай дасгийнхын бүрэн зэр зэвсэгтэйгээ төрийн ордноос километр өрөхгүй зайд Баянгол зочд буудалд үүрэг гүйцэтгэхээр очсон. Шалтгаан нь Женко группийн охин компани болох Баялагийн хувь төмөн ашигтын компаниудад санхүүгийн шалгалт оруулах явдал байсан гэж тайлбарлав. Санхүүгийн шалгалтыг дайрчлан баримтлах зэр зэвсэг хэрэглэх бүрэн эрхтэй тусгай дасгийнхан хийдэг болсон уу? Байцаалт ажиллагаа явуулах хугацаанд Баялагийн хувь компани төмөн ашигтын компани санхүүгийн бичиг баримтанд одоо үзлэг шалгалт хийх ийм эрсдэл шаардлага гарсан. За юуны юм бол яг нь санхүүгийн шалгалт хийсэн тайлбар өгсөн байна цагдаагийнхан маань. За санхүүгийн шалгалтыг бол татврын бол аудитын байгууллагад хийдэг тийм үү. За эрүүгийн байцаалт шийдэх хуулиар зааснаар бол цагдаагийн байгууллага мөрдөн байцаалт ажиллагааны хүрээнд эрүүгийн байцаалт шийдэх зарим ажиллагаанд явуулдаг. Гэхдээ энэ ажиллагаагаа явуулахдаа бол тусгай хүчнээ татаж оруулж явуулдаг. Цагдаагийн тусгай бэлтгэлтэй хүчин бол ямар зориулттай гэхээр шал өөр зориулттай байдаг. Энэ бол он аюултай зэвсэг эсрүүс үзүүлсэн гэмт хэрэгтнүүдийг баримтлах, саатуулах энэ үед ашигладаг. За тэгэхээр тусгай хүчин гэдэг субъектийн чиг үүрэг нь юу болохыг ойлголоо. Харин тэдний дайран орсон газар зэвсгэлсэн дээрэмчд байв уу гэдэг нь тодруулахгүй орхиж болохооргүй асуудал юм. Тэгвэл Баялагийн хувь компанид 2 эмэгтэй 2 эрэгтэй ажилтан ердөөл дөрвөлээ ажилдаг аж. 2 эмэгтэй нэгэн захирал нэгнэ. Төмөн ашигтын компани ч гэсэн бас эмэгтэй захиралтай юм байна. Мөн л гарын хуруунд багтахаар ажилтнтай аж. Хоёрхан эмэгтэйгээс байцаалд авахын тулд тэнд ажилдаг 10-атхан хүнд сүрийг өвлүүлэхийн тулд буу зэвсэг агсан цагдаагийн тусгай дасаг очиж гадуур нь 200-300 цагдаа хамгаалтанд гарч байсан болж таарч байна. Бид зүгээр 5 сая аюулгүй байдаг. Бид зүгээр 5 сая аюулгүй байдаг. Бид зүгээр 5 сая аюулгүй байдаг. Бид нар ямар аюулгүй байдаг? Айнаас гадаа аюулгүй байдаг. Ерөнхийдөө зураглал нь одоо ингэж тодорч байна. Та бүхний аюулгүй байдлыг хангаж байна гэж хадвараа далгуулж өглөө. Өөрсдийнх нь өмчрөө орж ирчгээд хинээс хамгаалах гэж. Үгэж олж хэлж чадсангүй тоогүй. Энэ бүх зүйлээс үтгэж зэвсэлсэн тусгай дасгийнхан ганц мөн компьютер 2 хайрцаг цаас авахын тулд л тийшээ очиог нь тодорхой болж байна. Тэд ямар нэг хэмжээгээр нийтийг хамарсан гэмт хэрэг гаргах эсвэл гаргахад бэлэн байхын тулд очисон. Тийм ч учраас зориуд тусгай бэлтгэл бүхий тусгай хүчнийг зэвсэглэн авчирсан. Энд бас нэг зүйлийг анзаарахгүй өнгөрөж болохгүй нэ. Женко группийн охин компани болох энэ хоёр компанийг шалгах шаардлага угаасаа байхгүй юм. Учир нь өнгөрсөн онд батлагдсан эдийн засгийн өршөөлийн хуулиар ямарваа компани санхүүгийн зөрчил дутагдал гэмт хэрэгт хамрагдах хууль бус явдлыг бүгдийг нь өршөөлийн хуульд хамруулсан байдаг. Тийм ч учраас цагдаагийнхан яаж ч утсан хуулиараа хэрэгсэхгүй болсон эд баримтуудын хойноос явж байх тийм тэнэг зохион байгуулалтгүй газар уу. Бүгдүүт нь тусгай дасаг очиж байж зэвсэглэн очиж буй объект дотроо ямар субъектууд байгаа гэдгийг мэдэхгүй харанхуугаар очино гэвэл тэд тусгай дасаг биш зүгээр л баг зүрсэн банднер гэсэн үг юм. Тэгэхээр улсын хурлын 2 гишүүнийг Баянгол зочид буудал дотор ажиллаж байгаа гэдэг мэдээллийг мэдхийн дээдээр мэдэж баймаж нь очисон гэсэн үг юм. Одоо тэгээ цааш нь олон юм ярилгүй бүх зүйл ойлгомжтой болж эхэлж байна. Санаа нь замбраагүй байдал үүсгэж чадвал дайрчлан баримтлах ажиллагаанд шилж байсан л болов. Харамсалтай нь Женко батлага байдлыг тооцоолж гом алхам хийсэнгүй. Тийм ч учраас ёс болгож нэг процессор хэнд чирэггүй хитэн цаас авч явах шиг болов. Тэнд бол нэг юм хэлэхэд харин жинхэнэ турхилт хийдэг хүмүүс дотор нь орцсон явж ясныг энэ хүмүүс бүгд биенийгээ мэддэг болохоор энэ тийм байна юм байна. Одоо нөгөө нэг жинхэнэ бодлын авахтагтай турхирдаг өдөн хатгад хүмүүс энэ байж аяанда тэр хүмүүс тэр олдын тундаас гаргацсан. Энэ яаж яаг гэхээр жоох харанхуй болгож байгаа л тэр хүмүүс турхирдаг арт түмний дунд тэнд сугалцсан байсан хүмүүсийн дунд үүмэн самуудыг дээгээд тэр далбаан доор яг хөглөө нийт хамт эмх самбараагүй байдал бий болголоо гэн. Тэгэнгүүтээ дараагийн юм дээр их энэ хин зохион байгуулсан бурд дахиад хайшин. Нүүрсчний нам ийхүү бас нэг алдаа гаргалаа. Жил шахмын өмнө батлуулах гэж бүтлгүүцсэн 5-7 гэрээнийхээ даагийг нэлээд өндөр үнээр нэх гэж тооцоолсон. Магадгүй бүр хүний аль насаар цочроо өгөх гэсэн ч байж болох байсан авч бүтсэнгүй. Гэхдээ л тэд маш том хөдөлж улаан цагаандаа гарч байгааг бид харав. Тун удахгүй MMC буюу Mongolian Mining Corporation өөр зээлээ төлөх хугацаа төгсгөл болно. Женко батлагч бас үүнийг өөрчлөлтөнд тооцоолж хэвлэл өгсөн ярилцлагада MMC болон Energy Resource компани тэрбум орчим долларын өрийг засгийн газар өөр дээр авах
5 толгойг төрд буюу ард түмэндээ ашиглуулъя гэдэг улс төрчдийг унгаах үйл ажиллагаа явагдана гэж хэлсэн байдаг. Тэр л ёсоор үйл явдал өрнөлөө дараагийн нүүдэл нь юу байж болох вэ? Энэ бүх үйл ажиллагаанд өрөнд орсон хүн худлаа ярих, хулгай лойр хийх зэрэг бүхэл боломжийг ашигладгийн нэг л жишээ юм. Гэхдээ энэ хүмүүс дундаа нэгдсэн том төрөвчтэй учраас том тоглолт явуулж байгаа нь энэ. Цаашид яахыг харж л байна.